НАТОгийн дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрөөр дуусгасан бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ижемён шууд Монгол улсад төрийн айлчлал хийлээ. Монгол Солонгосын төрийн тэргүүнүүд хоёр орны харилцааг алтан үед хүргэн хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнээс эхлээд ирээдүйн үйлдвэрлэлийн салбар хүртэл хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Чингис хааны сүрлэг хөшөөний хоёр талд бүгд найрамдах Солонгос улсын төрийн далбаа болон Монгол улсын төрийн далбааг зэрэгцүүлэн байрлуулжээ. Монгол улс 15 жилийн дараа төрийн айлчлал хийж буй бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийг дээд хэмжээнд хүндэтгэн угтаж 21 удаа их буугаар ёслолын буудлага үйлдлээ. Ерөнхийлөгч Ижемён Монголын үндэсний ёслолын хувцас өмссөн хүндэт харуулын цэргүүдтэй танилцж жагсаалыг нь хүндэтгэн үзлээ. Анх удаа нүүр тулан уулзсан Монгол Солонгосын төрийн тэргүүнүүд хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлв. Хоёр орны харилцааг шин шатанд гаргах хүсэл эрмэлзлийн хүрээнд энэхүү төрийн айлчлалыг зохион байгуулж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг алтан үед хүргэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Энэ удаагийн хамтарсан тунхаглал нь Монгол Солонгосын харилцааны шинэ үеийг эхлүүлж, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чухал алхам болсныг онцлсан байна. Түүнчлэн Монгол иргэдийг бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоогоор илгээх, хүлээн авах асуудлаар хоёр улсын холбогдох байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Энэ нь Солонгост ажиллах Монгол иргэдийн сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн нөхцөл болон эрх ашигыг хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Үүгээр зохисгүй ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, нийлүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цаашлаад хиймэл оюухан, цахим хөгжил, тээвэр, логистикийн дэд бүтэц зэрэг ирээдүйн хөгжлийг тодорхойлох салбаруудад хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж, хоёр улсын худалдааны эрэлтийг 2030 он гэхэд 1.5 их 80 вонд хүргэх зорилт тавьжээ. Хоёр улсын төрийн тэргүүн эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсролын салбар, иргэд хоорондын харилцаа солилцоог өргөжүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Түүнчлэн хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэж, цөмийн зэвсэггүй бүс болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Ерөнхийлөгч Ижемён чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгож, хоёр орны эдийн засаг, ирээдүйн хөгжилд шинэ боломж нээхээ онцлсан байна. Ийхүү Монгол Солонгосын харилцаа зөвхөн улс төрийн түвшинд бус, иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх шин шатанд шилжиж байна. Ерөнхийлөгч Ижемён Монголын үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо. Бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүн наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсны анхны тохиолдол болж байгаа нь энэ юм. Ижемён ерөнхийлөгч наадам бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний бахархлыг илэрхийлсэн онцгой баяр хэмээн онцолжээ. Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газар Монголыг зөвхөн ашигт малтмалын нөөцөөр нь бус, зүүн хойд Азийн инх тайван, эдийн засгийн аюулгүй байдал чухал үүрэгтэй стратегийн түнш гэж үнэлжээ. Мөн бүгд найрамдах Солонгос улсыг Монголын хамгийн ихтгэлтэй 3 дахь хөрш хэмээн тодорхойлсон байна. Мөн Солонгосын тал Монгол улсыг хоёр Солонгосын хоорондын яриа хэлэлцээг сэргээхэд хувь нэмэр оруулж болох онцгой түнш гэж үзэж байна. Учир нь Монгол улс өмнөд болон хойд Солонгостой хоёулантай дипломат харилцаатай бөгөөд хойд Солонгостой уламжлалт найрсаг харилцаагаа хадгалсаар ирсэн цөөн орны нэг юм. Хоёр улс зөвхөн эдийн засгаас гадна цөлжилт, тоос, шорон шуурга, ойн төмөртэй тэмцэх сүйрсэн ойг нөхөн сэргээх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ. Монголд үүссэн шар шорон шуурга Солонгосын агаарын чанарт нөлөөлдөг учраас энэ асуудал Солонгосын иргэдийн хувьд ч анхаарал татсан сэдэв болсон байна. Энэ удаагийн уулзалтаар ашигт малтмал, худалдаа, шинэ хотын бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, хөдөлмөр эрхлэлт, жолооны үнэмлэх, байгаль орчин, соёлын үүсгэлээд хоёр Солонгосын инх тайвны асуудал хүртэл өргөн хүрээг хамарсан айлчлал боллоо. Ялангуяа Ижемён наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсон анхны Солонгосын төрийн тэргүүн болж, сөүлийн гудамжаар явж иргэдтэй уулзсан Солонгосын хэвлэлүүдийн анхаарлыг ихээхэн татжээ. За сайн бацгаана уу, Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ижемён Монголд айлчлаад нутаг бутсан. Тэг яг энэ талаар Солонгосын мэдээний бүх сувгуудаар нь гарсан. Тэгээ солонгосчууд яг энэ мэдээг үзээд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ би та бүхэндээ яг одоо уншиж өгье. За яг хүн тус бүрийн сэтгэгдлийг уншихаас өмнө ерөнхийд нь солонгосчуудын бичсэн байсан нэг сэтгэгдлийг би базаа та бүхэндээ хүргэе л да. Маш олон хүмүүс яг иймэрхүү өнгө аястай сэтгэгдлүүд үлдээсэн байсан. За би уншиж өгье. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд байсан бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчид Монголд айлчлаагүй гол шалтгаан нь Хятадаас айж
болгоомжилж ирсэнтэй холбоотой гэсэн байгаа. Өмнө нь Солонгосын талд Монголд айлчилж харилцаагаа хөгжүүлэхээс илүүтэйгээр Хятадын дургуутслыг төрүүлэхгүй байхыг илүү чухалчилдаг байсан. Учир нь Монголтой хамтран ажилласнаар олох ашиг нь Хятадтай харилцаагаа муудах эрсдлийг үүрэх хэмжээний их биш гэж үздэг байсан гин. Харин Ижемян ерөнхийлөгч сонгогдсон даруйда бодит үр дүн улс орныхоо эрх ашигыг нэн тэрүүнд тавих бодлыг онцлсан байгаа. Тэрээр нэг талаас Хятадтай харилцаагаа сайжруулахын зэрэгцээ, нөгөө талаас Хятадыг бүслэн хязгаарлах гэсэн барууны орнуудын бодлогод Солонгос сохроор нэгдэхгүй гэдгээ тодорхой ойлгуулсан гинэ. Солонгос улс аль нэг улсын талд сохроор орохгүй. Зөвхөн өөрийн улсын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргана гэдгээ Хятадын талд тодорхой илэрхийлсэн учраас хоёр улсын харилцаа сайжирсан. За ингэснээр бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Монголд айлчлах хэсэг нь Хятадын хувьд өмнөгшгөө санаа зовох асуудал байхаа болсон. Тэгээ энийг л жинхэнэ дипломат ажиллагаа гэж хэлээд байгаамаа гэсэн сэтгэлдлийг үлдээсэн солонгосчууд маш их байсан. Тэгэхээр өмнө нь Юн Сон Ёлыг ерөнхийлөгч байхад Солонгосын эдийн засаг ер нь нурж эхэлжсэн шүү дээ. Тэгээ Ижемян ерөнхийлөгч болсноос хойш Солонгосын эдийн засаг буцаад сэргэж эхэлж байгаа байхгүй юу? Энэ ерөнхийлөгч нь ажиллаа бүр үнэхээр мундаг хийж байгаа. Зөвхөн өөрийн улс Солонгосын ард иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргана гэж шүү дээ. Хаана очих уу, хинтээ уулзах уу, хинтээ ярихгүй ах уу, манай оронд юу болохгүй ажилдаа бүр үнэхээр гайхалтай орж байгаа байхгүй юу? Мэдлэгтэй, мэдрэмжтэй, чадвартай, шударга, улс их орноо ард иргэдээ гэсэн сэтгэлтэй ерөнхийлөгч гарахаар улс орных нь эдийн засаг шууд дээшлээд эхэлдэг юм байна. Бид нэр энийг нүдэрээ харцгааж байна. За тэгвэл энэ айлчлалын талаар хамгийн их хандлт авсан мэдээнд ор солонгосчуудын бичсэн сэтгэгдлийг би та бүхэндээ уншиж өгье. Солонгосын ерөнхийлөгчийг гайхалтай ухтлаа хамгийн хүчрэхэг Монгол гэсэн гарчигтай мэдээг 710 мянган хүн үзсэн байна. 1700 хүн сэтгэлдээ үлдээсэн байна. За би та бүхэндээ хамгийн их лайк авсан сэтгэгдлүүдийг уншиж өгье. Яг одоогоор Азаас Солонгост үнэнч байдаг цор ганц улс Солонгост гадаад хүчний ажилчдын итгэлтэй найдвартай байдлын үзүүлэлтээр номер 1-т монголчууд ордгоо гэсэн сэтгэгдлээр 1900 хүн лайк дарсан байна. Солонгост маш их олон гадаадын иргэд ирж ажилладаг шүү дээ. Тэгээд тэр олон гадаад иргэд дундаас монголчуудыг номер 1 гэсэн сэтгэгдлээр 1900 хүн лайк дарсан байна гэж боддоо. Тэгэхээр дийлэнх солонгосчууд монголчуудыг үнэхээр ажилдаа сайн гэдгийг хүлээн зөвшөөрдөг байгааз. За яг үннийг хэлэхэд Монгол Солонгостой ахын дүүсийн холбоотой улс шүү дээ гэсэн сэтгэгдлээр 457 хүн лайк дарсан байна. Монголчууд бие бялдрын хувьд гайхалтай юм аа гэсэн сэтгэгдлээр 1500 хүн лайк дарсан байна. Хөөх Монголын улс төрчид хүртэл ямар гайхалтай нуруу туруутай юм бэ? Ах нарын мөрийг нь хардаа гэсэн сэтгэгдлээр 114 хүн лайк дарсан байна. Монгол ч гэсэн улсынхаа төрийн талбайг манай улстай адил сайхан дээдлэн хүндэлдэг юм байна. Гайхалтай хүлээн авалт байлаа гэсэн сэтгэгдлээр 1000 хүн лайк дарсан байна. Ямар ч зэвсэггүй нудрагаараа байлдвал монголчууд бүгдийг нь арчиж хаях байх. Монголчуудын бие бялдар цээж яалтчгүй бусдаас өөр гэсэн сэтгэгдлээр 579 хүн санал нэгдэж лайк дарсан байна. Монголчууд бол бидний найз, сайхан хүлээж авсанд чин сэтгэлээсээ баярлаа гэсэн сэтгэгдлээр 647 хүн лайк дарсан байна. За Монголын цэргийн хувцас ямар тасархай гоё харагддаг юм бэ гэсэн сэтгэгдлээр 74 хүн лайк дарсан байна. Гадаадад монголчуудтай ажиллаж үзсэн, маш сайн ойлголцдог, гадаад хүн гэж мэдрэгдээгүй, ач тус мэддэг үнэнч хүмүүс гэсэн сэтгэгдлээр 215 хүн лайк дарсан байна. Үннийг хэлэхэд номер 1-т орохоор ойрын холбоотой улс, Монгол шиг үнэнч шударга байсан улс байгаа мó гэсэн сэтгэгдлээр 28 хүн лайк дарсан байна. Монголчууд бол найзууд, дэндүү дотн санагддаг гэсэн сэтгэгдлээр 1100 хүн санал нийлж лайк дарсан байна. Алдаа гаргачих вэ гэж санаа зовхгүй тайван үзэж суундаа гэсэн сэтгэгдлээр 644 хүн лайк дарсан байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өмнө нь Юн Сон Ёл ерөнхийлөгч байхад энэ тэнд очоод нөө ярьж чадахгүй янз бүрийн алдаа гаргаа яваад гэсэн байхгүй юу. Нөө их нэртэйгээ дийш айлчилж явах та. Тэгээ одоо Ижемян ерөнхийлөгчийг хараад одоо алдаа гарахгүйгээ санаа зовхгүй тайван үзэж байна гинэ. Тэгээ Ижемян ерөнхийлөгч бол үнэхээр мундаг, илтгэл тавьдаг, айгүй сайн ярьдаг, ярианы чадвартай ерөнхийлөгч бас дээрээс нь. За Монгол бол сайхан улс, хамтдаа хөгжиж илүү дотн найзууд болохын төлөө гэсэн сэтгэлдээр 67 хүн лайк дарсан байна. Надад энэ хүний бичсэн сэтгэл аюу гой таалагдсан байхгүй юу? Нүүдэлчин ард түмэн байсан үндэстнүүдийн нийтлэг зан чанар уу эсвэл онцлог шинж үү гэдгийг сайн мэдэхгүй юм аа. Гэтэ эдгээр хүмүүс үнэхээр итгэл дааж нөхөрлөлийн ёс журмыг эрхэмлдэг. Хэн нэгэн тус хөрвгөл заавал ачийг нь хариулна. Харин дайсагналцвал мөн адил зүгээр өнгөрөхгүй хариуг нь барьдаг хүмүүс. Тиймээс тэдэнтэй дайсан боллоо гэд олж авах сайн зүйл байхгүй. Харин найз нөхөд боллоо гэд алдах зүйлч байхгүй. Ялангуяа монголчууд манай солонгос хүмүүст дуртай. Ойр дотн ханддаг нь бүрч сайхан хэрэг. Хоёр орны энэ нөхөрлөл цаашдаа тасралтгүй
удаан үргэлжлээсэй гэж хүсэж байна гэсэн сэтгэл дээр 130 хүн лайк дарсан байгаа. Энэ айгүй гоё сэтгэл байгааз. За тэг яг энэ мэдээний доор Монголын талаар нэг ч ихсэн сөрөг комент сэтгэл байгаа билгүүдийг ингээ хайсан ч ерөөсө олдохгүй байгаа байхгүй юу. Тэг яг бүр дотроо бүр үнэхээр их баярлсан. Тэгээ Солонгост ажиллаж, хөдөлмөрлөж, сурч амьдарч байгаа монголчуудаараа бас бахархсан. Та нар минь үнэхээр мундаг байгаа шүү. Энэ Солонгос хүмүүс яагаад Монголын талаар ийм гоё сэтгэлдэлтэй болоод байгаа вэ гэхлээр Солонгос улсад ажиллаж, хөдөлмөрлөж, сурч амьдарч байгаа 60-70 мянган гаруй монголчууд маань энэ сэтгэлдлийг солонгосчууд төрүүлж чадчих байгаа байхгүй юу. Хоёрт хэвэл солонгосчууд маш олноороо Монголд аялал жуулчлалаар ирдэг болсон. Тэгээ ялангуяа олонний танил ютуберүүд нь маш ихээр ирж байгаа штэ. Тэр бүгдэд монголчууд маань үнэхээр гоё соёлтой хүлээж аваад, соёлтой харилцаад тэр хүмүүст гоё сэтгэлдлийг төрүүлж байгаа учраас солонгосчууд өнөөдөр Монголын талаар бүр нэг сөрөг комент бичээгүй штэ. Ийм гоё сэтгэлдлүүдийг үлдээсэн бич. Солонгосчууд ингэж пялдгандаг айлсгүй бол нөө тал цасдаг улсууд юм уу гэвэл үгүй ээ. Хятадын талаар мэдээ гарах юм бол та нар тэр мэдээг нь ууших юм бол зүгээр ямар амар юм бичт юм бэ гэж бүр харахаар заяа. Солонгосчууд нэг сайн хүнд айгүй сайн ханддаг, нэг муу хүнд айгүй муу байдаг байхгүй юу. Тэгээ олонний танил од хүмүүстэй хандж байгаа хандлага нь хүртэл яг адилхан байгаа шүү дээ. Хэрвээ зөв явах юм бол үнэхээр сайн явах юм бол тултал нь магтдаг, тултал нь дэмждэг. Ямарваа нэгэн гэмт хэрэгтэй холбогдох юм уу, ямарваа нэгэн буруу үйлдэл хийх юм бол жинхэнэ тэр хүнийг байхгүй болтол нь канселдэж чаддаг хүмүүс. Яг нэг үг хэлэхэд солонгосчууд манай монголчуудын талаар ийм гоё сэтгэлдэлтэй байдаг, аюу гоё хандлагатай байдгийг хараад үнэхээр монголчуудаараа бахархаж байна. Бүгдээрээ аль бие биендээ нэг алга ташлаач идэх үү. Монголчуудаа мундаг байгаа шүү. Тэгээд нэмээд хэлэхэд тултлаа магтуулсны дараа болгоомжтой төлөв даруй байхгүй бол болохгүй шүү. Тэгээ магтаал гэдэг бас хүнийг бардан болгох аюултай байдаг. Тэгээ цаашдаа Солонгос улсад Монгол улсынхаа жолооны өмнөлөөр машин барьж болно гэж юм. Тэгээл нөгөө нэг янз бүрийн согтуугаараа машин тэрэг барайл, аваар устд ороод нөгөө мэдээгээр нь гараад нөгөө монголчууд чинь Монгол үнэлэхээр машин барь гэсэн чинь согтуугаараа машин бариад ингээл энэ тэнд аваар устд гаргаад ингээд муу мухаа мэдээ гаргаад иж болохгүй шүү. Ялангуяа бид нэр гадаад амьдарч байхдаа ямарваа нэгэн асуудалд орох юм бол хэрэг төвхт орооцолдох юм бол тэгэл золбоо гэдэг хүн тим аваар гаргаж ий гэж ярихгүй шүү дээ. Монгол улсын иргэн гэж гарна шүү дээ. Тэгэхээр Монгол улсынхаа нэрийг яг одоо өнөөдөр шиг ингээд гоё авч явж байгаа шиг үргэлжлүүлээд гоё аваад явцгаая. Тэгвэл одоо бүгдээрээ Солонгосын төрийн төлөөл ард иргэдийнхаа өмнө гарч ирээд Ижемё ерөнхийлөгч Монгол улсад айлчлаад яг юу хийсэн бэ гэдгээ тодорхой ард иргэдтэй тайлагнаж тайлбарлсан бичлэгийг бүгдээрээ хамт үздэцгээе. Энэ удаагийн Монгол улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан гол хэлэлцээр харилцан ойлголцлын санамж бичгүүдийн талаар танилцуулъя. Юуны өмнө хоёр улс эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн үндсэн нөхцлүүд дээр зарчмын тохиролцоонд хүрсэн. 2025 онд Монгол Солонгосын худалдааны хэмжээ 690 сая $, хүрч түүхэн дээд үзүүлэлт тогтоосон. Харин 2030 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох бөгөөд тэр үед худалдааны хэмжээг $1 тэрбум хүргэх зорилт тавьсан. Энэхүү хэлэлцээр нь уг зорилгыг хэрэгжүүлэх хууль, эдийн засгийн чухал суурь болно гэж үзэж байна. Мөн хоёр улсын иргэд богино хугацаагаар зорчих үедээ жолооны үнэмлэхээ харилцан хүлээн зөвшөөрөх шаардлагатай тохиолдолд солилцох тухай хэлэлцээр байгуулсан. Цар тахлын дараа хоёр орны иргэдийн харилцан зөрчих хөдөлгөөн тасралтгүй нэмэгдэж 2025 онд аялагчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Тиймээс энэхүү хэлэлцээр нь Монгол Солонгосын иргэд нөгөө улсдаа зорчих автомашин жолоодоход илүү хялбар, тав тухтай болгоно гэж үзэж байна. За мөн Монголын зүгээс улс орны хөгжлийг бүс нутагт жигд хуваарлах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ойролцоогоор $30 тэрбум өртөгтэй шинэ нийслэл байгуулах төсөлд Солонгосын талтай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ нь хар хором хотод шинэ нийслэл байгуулах төсөлд Солонгосын хот төлөвлөлт, зам, барилга, холбоо, ус, цахилгааны чиглэлийн компаниуд оролцож өөрсдийн технологи туршлагыг ашиглах боломж бүрдэнэ. Мөн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд ойролцоогоор $2.5 тэрбум хэмжээтэй Монголын хөдөө аж ахуйн зах зээлд Солонгосын ухаалаг хөдөө аж ахуйн технологиг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. 70 сая орчим толгой малтай Монголын мал аж ахуйн салбарт Солонгосын малын бүртгэл, хяналт, менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр боллоо. Худалдаа, түгээлт, тээвэр логистикийн хамтын ажиллагааны тухай санамж бичгийн хүрээнд Монголд үйл ажиллагаагаа явуулж буй 800 гаруй Солонгос сүлжээ дэлгүүрийг түшиглэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо. Ингэснээр ойролцоогоор $8 тэрбум хэмжээтэй Монголын хүнсний зах зээлд Солонгосын хүнсний компаниуд нэвтрэх боломжтой боллоо. Мөн итэж үний дурсгалын цэцэрлэгт хүрээлэн хамгаалах, арчлан хамгаалах, иргэдийн очих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ нь тус дурсгалын цэцэрлэгт хүрээлэн тогтвортой хамгаалж,
зөв зохистой арчлагын зэрэгцээ олон нийтэд таниулах ажлыг идэвхжүүлэх суурь болох юм. Цаашд хоёр улсын хамтын түүхийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж Монгол Солонгосын ард түмний найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна. За тэгэхээр та бүхэндээ маш гоё, эерэг, сайхан гоё мэдээнүүдэд танилцууллаа. Харамсалтай нь онцгүй шүүмжлэлтэй мэдээнүүд бас гарсан. Юу болсон юм бэ гэхээр бүгд найрамдах Солонгос улсын нийтийн телевиз болох KBS ерөнхийлөгч Ижемян Монгол улсад хийсэн төрийн айлчлалын талаар мэдээлэх үеэрээ Монголын үндэсний их баяр наадмын оронд Өвөр Монголын наадмын дүрс ашигласан гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Маргаан дагуулсан мэдээ нь 2026 оны 7 дугаар сарын 11-ний өглөө KBS телевизээр гарсан Ижемян ерөнхийлөгч Монголын наадамд хүндэт зочноор оролцсон төрийн айлчлалаа өндөрлүүлнэ гэсэн сурвалжлага байсан. Уг мэдээ KBS-ийн сурвалжлагч Чой Ю Гён Улаанбаатар хотоос бэлтгэн хүргэсэн байгаа. Мэдээнд ерөнхийлөгч Ижемян Монголын үндэсний их баяр наадмын нээлтэд оролцож Монголын уламжлалт бүх сур харва хурдан морины соёлтой танилцна гэж тайлбарласан. Гэвч энэ үеэр үзүүлсэн зарим дүрс нь Монгол улсад болсон наадмын дүрс биш. Харин бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын зохион байгуулсан наадмын бичлэг байсан гэх баримт олон нийтийн сүлжээнд тарсан. Дүрсэн дээр Хятад хаанз бүхий самбар мөн Өвөр Монголын 34 дахь удаагийн тал нутгийн наадам гэсэн утгатай бичиг харагдсан талаар Монгол Солонгосын олон хэрэглэгчид шүүмжилж байна. Тэгэхээр KBS телевиз Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний түүх, соёлыг илэрхийлдэг хамгийн том баярыг танилцуулахдаа Хятадын нутаг дэвсгэрт зохион байгуулсан өөр арга хэмжээний дүрсийг Монголынх мэтээр ашигласан гэсэн үг. Монгол улс олон бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орн нь хоёулаа Монгол ухсаатны соёл, наадмын уламжлалтай боловч улс төр, газар нутаг, төрийн харьяаллын хувьд огт өөр гэдгийг мэдэх ёстой байсан. Монгол улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Харин Өвөр Монгол бол бүгд найрамдах Хятад ард улсын харьяанд байдаг өөртөө засах орон. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар хийсэн төрийн айлчлал Монголын үндэсний их баяр наадмын талаар мэдээлэхдээ Өвөр Монголын дүрс ашигласан нь ердийн жижиг техникийн алдаа биш гэж олон хүн шүүмжилж байна. Ялангуяа Монголын үндэсний баярыг Хятадын нутаг дэвсгэрийн дүрстэй хойсон нь Монголын тусгаар тогтнол, үндэсний онцлогийг үл хүндэтгсэн мэт харагдсан учраас олон монголчуудын бухимдал уурыг төрүүлсэн. Зарим монголчууд маань KBS-ийн олон нийтийн сүлжээний хуудас болон мэдээний дор албан ёсоор тайлбар өгөх, буруу дүрсийг солих, Монголын ард түмнээс уучлалт гуйхыг шаардаж байна. Зөвхөн монголчууд биш, Солонгос хэрэглэгчдийн дунд ч төрийн олон нийтийн телевиз иймэрхүү чухал мэдээг бэлтгэхдээ үндсэн баримтыг заавал шалгах ёстой байсан. Монголын иргэдэд үнэхээр хүндэтгэлгүй хандлаа гэж шүүмжилсээр байна. Хоёр улсын төрийн тэргүүний айлчлал Монголын тусгаар тогтнол, үндэсний хамгийн том баярыг мэдээлж буй тохиолдолд дүрс, нэршил бүрийг нягтлах нь сэтгүүл зүүн наад захын хариуцлага байх ёстой. Монголын наадмыг Өвөр Монголын арга хэмжээтэй хольж мэдээлсэн бол KBS буруу дүрсээ нэн даруй засаж яагаад ийм алдаа гаргаснаа тайлбарлан Монголын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйх ёстой. Уучлалт гуйхыг шаардаж байна. Тэгэхээр энэ мэдээг Солонгосын KBS телевизийн сурвалжлагч Чой Ю Гён гэх хүн бэлдсэн. Би YouTube-д байршуулсан энэ мэдээ рүү ороод үзсэн чинь дүрсийг засчихсан байлаа. Дүрсийг нь бол зассан. Тухайн үед анх цацагдахад нь хүмүүс татаж аваад Facebook, Insta гэдэг янз бүрийн газар байршуулсан байлаа. Тэгэхээр энэ KBS телевизийн сурвалжлагчийн гаргасан алдааг зөвхөн монголчууд шүүмжилж бухимдаад байгаа юм бишээ. Солонгосчууд ч гэсэн энэ Чой Ю Гён гэх сэтгүүлч сурвалжлагчийг үнэхээр их шүүмжилж янз бүрээр биччихжээ. Юу хэлэх гээд байна вэ гэхлээр манай монголчууд бас хэд туйлширч болохгүй шүү. Энийг ус төржүүлээл те. Хаста солонгосчуудыг ингэж бодоагүй, энэ солонгосчууд гээл ард иргэдээр нь буруутгаад ингэж бити туйлшраарэ. Эн чинь нөгөө мэдлэггүй, мэдрэмжгүй юмыг наан цантаа ялгаж салгаж шаарддаг. Нэг юм болохоор ингээл бөөнөр овоорчдаг те. Баасан дээр шавж байгаа ялаа шиг ийм хүмүүс ийм хандлагатай байдаг шүү. Бид нар одоо маш мэдлэгтэй, мэдрэмжтэй, ухаалаг юмыг ялгаж салгаж шаарддаг ийм хүмүүс болох ёстой шүү монголчуудаа. Тэгэхээр бид нар энэ дээр KBS ийм алдаа гаргахгүй. Заавал бидрээс уучлалт гуйх ёстой. Бид нар хүлээж байгаа шүү энэ уучлалтыг чинь. KBS телевиз уучлалт гуйтал эцсийн хүртэл явна шүү те. Та нар заавал уучлалт гуйнасаа. Гэхдээ улс төрчиж хитрхи солонгосчуудыг бүр ард ирэг дээр нь амар гэл янз бүрийн бичсэн байлээ. Тэрийг хараад би санаа зовсондоо хэлж байгаа шүү. За яг бичлэгээ янзлж явах үеэр Солонгосын KBS телевизээс уучлалт гуйсан тэр хэсгийг нь та бүхэндээ орчуулж хүргэе. Өнгөрсөн 11-ний өдөр мэдээний талбай нэвтрүүлгээр бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ижемян Монголын наадамд оролцох гэж буй тухай мэдээ гаргахдаа дүрс эвлүүлгийн явцад алдаа гаргаж наадмын хэсэгт Монгол улсын наадам биш Өвөр Монголын архивын дүрсийг андуурч ашигласан байна. Үүнээс болж төрөгдөл үүсгэсэндээ
хүрцээд очие. За үүгээр зогсохгүй бас нэг бөө шүүмжинд өртсөн хүн байгаа. Тэр нь хэн бэ гэхээр Ижемёны эхнэр тэргүүн хадагтаа. Солонгосчууд энэ нэмэгтэй бүр амар шүүмжилж байна. За яасан бэ гэхээр ном сум харж агаад гараа бэртээсэн юм шиг байгаа. Тэгээд гараа бэртээчээд нэг Монголын ерөнхийлөгчдөө гар барих үедээ сэгсрээд гараа барьсан. Тэгээ бас хөлөө өргөөд тэгснээ гараа барьж дуусныхаа дараа дахиад гараа сэгсэрчж байгаа байхгүй юу. Тэгэд энэ нь бол солонгосчуудын дургуйслыг бүр үнэхээр их бухимдуулж байна. Ямар мэдрэл муутай юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ? Ямар балиар хүндэтгэл хүн бэ? Тэрхүүн хадагтаа хүн байж хичнээн өвдсөн ч гэсэн энийг тисчиж болоогүй юм уу? Төрийн Монгол улсын төрийн тэргүүнтэй гар барьж штэ гараа барьсныхаа дараа гараа сэгсрээд тахтаа яа хөлөө өргөөд тахтаа яа ингэж тахтаа тэгээд тахтаа солонгосчууд бүр тэргүүн хадагтааг бүр будаа болгож юм. За тэгээ ховч хэрүүл дуртай хүмүүс нь бол мэдчихэж байгаа бах те. Нөө солонгосчууд тэргүүн хадагтайгаа аимшигтай шүүмжилсэн байгаа сте. Тэгээ тэр тэрцчэлөө. Би бүр тийшээ орохоос айж байна. Тэр чи одоо зүгээр ингээд нэг хүмүүс хоорондоо хэрэлддэг газар болсон юм шүү. Би нэгээ муулдаг. Тэгээ би бинийгаа барьж иддэг. Зүр тийшээ хайлт орсон чи ямар амар газар вэ тэр газар чинь бүр те. Тэгээ дахиж бол тийшээ зүгэлтгүүл юм шиг санагдсан. Тэгээ тэр Тэрц гэж нэрлэжээ заяа. Тэрц юм бэ гэдэг шиг. Тэр тэрц дээр энэ солонгосын тэргүүн хадагтаа бол маш их шүүмжлэлд өртөж байна. Тэгээ маш олон солонгосчууд тэргүүн хадагтаагаа тэгээ шүүмжлээд муулаад бичсэн байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай Монгол нэг охин юм уу, залуу юм уу сайн мэдэхгүй байна. Нэг хүн айгүй гоё бичсэн байхгүй өмөрөд зүгээрээ бид нар юу ч бодоогүй гар нь үтсэн байлгүй дээ. Тиймэрхүү юм байж болно шүү дээ. Монголчууд энэ талаар ямар ч мэдээ гарахгүй байгаа шүү. Бид нар юу ч бодоогүй шүү гэж бичсэн чинь тэрэн дээр амар их хүмүүс лайк дарсан. Тэгэхээр иймэрхүү сэтгхүүтэй нэг юм уужим сэтгэлтэй, нэг юм сайхан сэтгэлтэй хүмүүсийг тэ уучлалтай өршөөдөг нэг юм гоё эерэг яг гоё эерэг гэдэг үг тохирох юм байна. Ийм эерэг хүмүүс болцгоо идэх үү? Монголчуудаа. Тэхүү. За тэгэхээр солонгосын ерөнхийлөгч Монгол улсад айлчлаад буцсан. Энэ талаар солонгосын маш олон мэдээний сувгуудаар гарсан. Тэгээд дийл их за бараг 99.9% солонгосчууд нь тэр мэдээг үзээд бүгдээр алгаад тасч байна. Гоё шүү, монголчууд дэмжиж чинь, чадж чинь, мундаг хүмүүс, сайн ажилтдаг хүмүүс, монголчууд сайн хүмүүс, найз нөхөд гээл те. Ямар магтаал байж болох тэр бүх сайнаар монголчуудыг маань магтсан байна. Үнэхээр гоё эерэг байна. Биш бас айгүй гоё хөөрж чинь, бахарх чинь, омгшин гэдэг лөө. Омгшин. Бахарх. Омгшин гэдэг лөө юу лээ? Огш чинь. Уушлаарай. Заримдаа нэг үг толгойд орж ирдэг байхгүй. Огш чинь монголчуудаараа үнэхээр бахарч чинь. Ялангуяа би өөрөө Солонгост хар бор ажил хийгээд те 8 10 жил айл нүлэгдэг ажил хийгээд бас уйггүй ажиллаад явж исэн хүний үед Солонгостойгоо монголчуудаараа бүр үнэхээр бахарч шүү. Бүгдээрээ хичээж байгаа те чадж байгаа сайн байна. За тэгвэл одоо бүгдээрээ яг бичлэгээ маш чухал сэдвээр яриад өндөрлөё. Та бүхнийг заавал сонсоорой. Дуустал нь сонсоорой. Одоо бүгдээрээ сериусны төр сэтгэл хөдлөлийн магтуулсан магтаалаа төр дараа те яг бодит байдлыг бүгдээрээ ярьцгаая. Бодит үннийг харцгаая. Бодит үннийг мэдцгээе. За Монгол Солонгос хоёр улс сайхан хэлэлцээрүүд байгуулж эдийн засаг, худалдаа, боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтэц, ашигт малтмлын салбарт хамтран ажиллахаар болж байгаа нь сайн хэрэгээ. Үнэхээр сайн хэрэг. Алгаад тарцгаая бүгдээрээ. За гэхдээ энд нэг маш чухал асуулт байна. Асуулт байгаа шүү. Бид нар иймэрхүү зүйлийг зүгээр хараад гоё гэдээ алгаад шаа өнгөрүүлж болохгүй. Яагаад өнөөдөр Монголын залуусын мөрөөдөл Монголдо сайхан амьдрах биш, харин гадагшаа явах болчих вэ? Яагаад Солонгосын компаниуд Монголд орж ирж бизнес хийж баялаг бүтээх боломж харж байхад яагаад Монголд төрж өссөн хүн эх орондоо ирээдүгээ харж чадхаа болж өөр улсын үйлдвэрийн шугам, барилга, хөдөө аж ахуйн талбайд хүч хөдөлмөрөө шавхаж мөнгө олох сонголтыг хийдэг болчихоо. Монгол залуучууд эх орондоо дургу болсных биш ээ. Монголчууд залхуу болсных ч биш. Монголчууд гадаад гараад хамгийн сайн ажил хийж чаддаг хүмүүс. Солонгосчуудын сэтгэгдэл хүртэл энийг нотолж байгаа сте. Солонгост ирж ажиллаж байгаа гадаадчуудаас монголчууд хамгийн бест ажилладаг хүмүүсээ гэж бичсэн биз дээ. Яагаад? Ажлынх нь хөлсийг зөвөр шударгаар үнэлж байгаа учраас уйггүй ажиллаж чадвараа тэнд гаргаж чадчихээн. Харин Монголдо хичнээн ажилласан ч амьдрал нь дээшлэхгүй, цалин, байрны үн, хүнсний үн, зээлийн хүү, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Мэдлэгтэй чадвартай ч танил тал байхгүй л бол боломж олддгүй. Өвдөхөөсөө хүртэл айдаг. Өвдвөл эмчилгээний зардал маш өндөр гарна. Тэгээд олигтой эмнэлэгч байдгүй. Дийлэнх нь Солонгос руу явж эмчилүүлдэг штэ. Хүнд архаг өвчтөй хүмүүс нь Солонгос руу явж бие биенээсээ хандив гуйж тэр эмнэлгийн зардлаа бүрдүүлдэг. Монголд хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулахдаа хүртэл танил тал ярьдаг болцсон
ийм авилгалжсан системтэй нийгэмд амьдарч байна. Хичнээн ууггүй ажилласан ч үр зээлээ төлөх боломжгүй юм ядуу нийгэмд амьдарч байна. Өдөрт 2 ажил хийдэг хүмүүсийн ч мөнгө нь хүрэхгүй байна гинэ. Залуу гэр бүлүүд хүүхдтэй болохоосоо айдаг болсон байна. Тэгэхээр Монголд амьдарч байгаа залуусыг яагаад гадагшаа явах гээд байгаа юм бэ гэж буруутгахынхаа оронд төр өөрөө бид нар яагаад залуусаа эх оронд нь үлдээж чадахгүй байгаа юм бэ гэж асуух хэрэгтэй байхгүй юу? Яг үннийг хэлэхэд Монголын олон залуучууд Солонгос явах хүсэл мөрөөдөлтэй байна. Таксинд явж байхад ингээл хүмүүстэй ярилцж байхад те Солонгос явах арга байна уу? Солонгос яаж гарах уу? Яаж визэнд орох уу? Ямар арга чарга байна? Солонгос явах юмсан гэсэн маш олон хүмүүстэй тааралдж байгаа. Яагаад Монгол залуучууд бүр ийм Солонгос явъя гэсэн ийм хүсэл мөрөөдөлтэй болцсон юм болов? Ерөөсөө л амархан. Монголд ажиллаад тэр хүний ажил хөдөлмөрийн хөлсийг нь үнэлэхгүй байна. Харин Солонгос ажиллаж байгаа хүний хөдөлмөрийг үнэлээд шударгаар яг цалинг нь өгч чаддаг. Тогтсон цалингаа хугацаанд нь аавн хийсэн ажлынхаа үр дүнг мэдэрдэг. Хууль нь хүн бүрд адилхан тэгш үйлчилдэг. Тиймээс Монголын төр гадаад руу хэдэн монголчуудыгаа гэрээгээр явуулах талаар ярихын оронд Монголдо хэдэн сайхан ажлын байр бий болгох гэж ярих хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн хэдэн том компани ашиг болгох биш. Монгол хүний цалин, ур чадвар, амьдралын чанарыг сайжруулах хэрэгсэл болгох ёстой. Солонгосын компани Монголд орж ирэхдээ зөвхөн Монголын баялагийг ашиглаад гарах биш. Монгол ажилчдыг сургаж, технологи нутагшуулж, өндөр цалинтай ажлын байр бий болгох үүрэгтэй байх ёстой. Цаашдаа Монгол Солонгостой хамтарч ажиллаад маш их ашиг орлогыг олноо. Гэхдээ энэ их ашиг орлогоо дээгүүр суугаа хэдхэн хүн авах биш. Энэ хээлтэй, хахуултаа авилгалжсан энэ системээрээ биш. Яг Монголын ард иргэдтэй, ээлтэй, ирээдүй хойч үедээ, үр хүүхдүүдтэй, дүүнэртээ ашигтай ийм нийгэм, ийм бүтцтэй болмоор штэ. Энийг яг ард иргэдтэй шударгаар хуваарлж өгдөг болмоор штэ. Яагаад Монголын баялаг, Монголын хүний амьдралыг сайжруулахгүй байгаа юм бэ? Яагаад уул уурхай нь хөгжөөд байхад айлуудын амьдрал сайжрахгүй, улам ядуураад байгаа юм бэ? Яагаад улсын орлого нэмэгдээд байхад иргэдийн үр, зээл багасгүй байгаа юм бэ? Энэ асуултын хариу нь маш энгийн. Монголд баялаг дутаагүй, харин баялагийг шударгаар хуваарлах бодлого дутж байгаа. Авилгалжсан систем. Энийг нураах хэрэгтэй. Монголд ажиллах хүч дутаагүй, харин хүний хөдөлмөрийг үнэлдэг тогтолцоо систем дутж байгаа. Монгол чадвартай залуус дутаагүй, харин чадвартай хүнээ дэмждэг орчин дутж байгаа. За тэгэхээр бүгдээрээ шүүмжилчлээ. Хаста Монгол ийм байна, тийм байна. За ярьчлаа. Тэгвэл одоо цаашд бүгдээрээ яах ёстой юм, юу хийх ёстой юм? Энийг ярьдаг байх хэрэгтэй. Иргэдийнхээ цалинг боддоор өсгөх хэрэгтэй. Зөвхөн төрийн албан агчдын цалинг нэмэх тухай биш. Хувийн хвшлийн ажилчдын хөдөлмөрийн үнэлгээг өсгөх, татвар зээл, үйлдвэрийн бодлого хэрэгтэй. Хүн бүтэн сар ажиллаж хаад байрны түрээс хоол, унаанда бүх мөнгөө өгдөг биш. Хуримтлал үүсгдэг байх ёстой өстэй. Гэхдээ тэгжээж хүн чинь амар тайван амгалан амьдарч чадна штэ. Цалингаа авчаад өрөндөө өгдөг бол хүн яаж амар амгалан амьдарч чадах юм бэ? Хүү гадагшаа гарч тэр их цалин өгдөг, их мөнгө өгдөг улс руу л явахыг бодно штэ. Хоёрдугаарт залуу гэр бүлүүдийг орон сууцаар дэмжих хэрэгтэй байна. Залуу хүн 30 жилийн өрөнд орохгүйгээр байртай болох боломжтой байх ёстой. Орон сууцны зээлийн хүүг бууруулж, урьдчилгааг багасгаж, анхны орон сууц авч байгаа залуу гэр бүлд төр бодит дэмжлэг үзүүлэх ёстой. Солонгос энэ арга хэмжээг авсан штэ, хэрэгжүүлсэн штэ. Бүр байрны үнэ бууруулж байгаа залуу хосуудад шинүүн пөв гэж ярьдаг. Гэр бүл болсон залуу хосуудад дэмжлэг үзүүлж байгаа. Зээл авахт нь бүр зээлийнх нь хувь нь бүр хэдэн хувьтай байлаа, бүр үнэхээр их багасгаж байгаа. Тэгээд хэдэн төгрөгийн дэмжлэг үзүүлэн хүүхдтэй бол те эхлээ шууд 3 сая вон өгнө, дараа нь сар болгон хэдэн 100 мянган вон өгнө гэд маш их дэмжлэг явуулаад эхэлсэн. Яасан бэ гэхлээр саяхан 4 сард гарсан мэдээ байсан баха. Солонгост хүүхдийн төрөлд буцаад ихсэж гинэ гэсэн мэдээ гарч эхэлж байгаа штэ. Төр нь арга хэмжээ авах юм бол улс орон иргэдэн өөрчлөгднө. Нийгэм өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Төр нь ямар ч ажил хийхгүй бол улс орон яг тэр чигээрээ бүр улам муудсаар л байна. За 3 дугаарт боловсролыг ажлын байртай холбох хэрэгтэй. Монголд дипломат ажилгүй хүн олон байна. Нөгөө талд ажил олгогчид чадвартай хүн олдохгүй байна гэж ярьдаг. Ийм зөрүү байж болохгүй. Ихтэй сургууль төгсөгч бүр бодит ур чадвартай ажилтай болох боломжтой боловсролын тогтолцоо хэрэгтэй. За 4-дүгээрт энэ маш чухал шүү. Танил тал, авилга, шудраг бус байдлыг багасгах хэрэгтэй. Энэ дээр бүр төрөөс маш хатуу арга хэмжээ авдаг байх хэрэгтэй байхгүй юу? Залуусын итгэлийг хамгийн их хугалдаг зүйл бол ядуурл биш, шудраг бус тогтолцоо. Хичээсэн нь биш, танилтай нь төрүүлдэг ялдаг тогтолцоо. Шалгаруулалт нь шудраг,
төрийн албан нээлттэй. Хуулийн эрх мэдэлтэй хүнд ч жирийн иргэнд ч адилхан үйлчлдэг байх ёстой. 5-р Монголдо үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуй, хүнс, ноос ноолуур, арьс шир, барилгын материал, эм, цахилгаан хэрэгсэл, мэдээллийн технологийн салбарт бодит үйлдвэрүүд хэрэгтэй. Монголчууд зөвхөн уурхаа ухаж түүхий эд гаргадаг ард түмэн байж болохгүй. Бид нар өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө боловсруулж, өөрсдөө экспортлдог улс болох ёстой. За 6-р гадаадд байгаа монголчуудыг буцаж ирэх нөхцлөөр нь хангах хэрэгтэй. Солонгос, Япон, Европ, Америкт ажиллаж сурч туршлага хуримтлуулсан монголчууд эх орондоо буцаж ирэхэд нь бизнес эхлүүлэх зээл, татварын дэмжлэг, ажлын байр, орон сууцны бодлого хэрэгтэй. За Монголын баялаг, Монголын газар нутаг, Монгол хүний хөдөлмөр гадны компаниудад боломж болж байхад Монголын иргэд өөрсдөө эх орондоо боломжгүй амьдарч байгаа нь үнэхээр харамсалтай байна. Бид нар залуусаа гадагшаа явсанд нь буруутгах ёсгүй. Харин буцаж ирэх шалтгааныг нь бий болгох ёстой. Монгол хүн эх орондоо ажиллаад хөдөлмөрлөөд байртай, машинтай, хуримтлалтай, хүүхдээ сайн сургууль сургадаг, өвдвөл эмчлүүлдэг, хөгшрөөд өвдчүүл яана гэхээсээ айхгүй ийм нийгэмд амьдрцгаамаар байна штэ. Харийн нутагт өдөр шөнөгүй ажиллахыг хинч хүсэхгүй штэ. Хинч хүсдэггүй. Гэхдээ эх орондоо үлдэхээс илүү гадагшаа явах нь дээр санагдаж байгаа бол энэ нь иргэдийн буруу биш ээ. Энэ бол төрийн бодлогын анхаарах ёстой хамгийн том дохио шүү. Тийм болохоор бидэнд зөвхөн нэг сайхан айлчлал, сайхан гэрээ, сайхан үг хэрэггүй. Бодит үр дүн хэрэгтэй. Солонгосын ерөнхийлөгчийн гаргаж байгаа шийдвэрүүдийг харж байгаа үстэй. Улсад ирэх ашигтай, ард иргэдэд ирэх ашигтай бодит үр дүн ярина гэж. Монгол хүн Монголдо амьдрахыг хүсдэг улс болгох нь төрийн хамгийн том зорилго байх ёстой. Учир нь улс орны жинхэнэ хөгжил гэдэг өндөр барилга, их орлого, том гэрээгээр хэмжигдэхгүй. Монголын баялаг, Монголын бүх ард иргэдийн амьдралд нь хүрдэг болмоор байна. Төр нь иргэдээ сонсдог, иргэдэн төрдөө итгэдэг болмоор байна. Ерөнхийлөгчөө, монголчууд танаас боломжгүй хэцүү зүйл хүсээгүй шүү. Монгол эх орондоо хүн шиг амьдрах боломжийг л хүсэж байна. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамтдаа үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.